Хай, хөөе цэцэрлэгнээ өргөжгээ. Өнөөдөр хүн маань цэцэрлэгтээ хамгийн эрт очих хэвээр. Яагаад гэвэл өнөөдөр хүн маань цэцэрлэгийнхээ жолооч авах болох хэвээр байхгүй юу? Цэцэрлэгийн ер нэгдэх өдөр болгон ахлах ангийн хүүхдүүд нээлжээрээ жолооч авах болдог байхгүй юу? Яг цэцэрлэгийнхээ хашаанаас хүүхдүүдээ нөгөө дугуйныхаа ард суулгаад нэг нэгээр нь цэцэрлэгийнхээ байрны үүдэнд хүргэж өгдөг. За нөхөр их хоёр өглөөний цагаа гадуур уучээ. Тэгээд нөхөр ажилдаа явна. Өнөөдөр миний идэх хэстэй юм болохоор манту. Тэгээд ууг нь бууцаа байсан гэсэн чинь энд бууцаа алга гинэ тэнгуут нь өгөрцөө идчихэ. Тэгэд нэг өгөрцөө. Өгөрцөөг нь өндөг. Өгөрцөө өндөг манту. Тэгээд бууцаа нээсөө чихэргөө. Ирүүл харагдаж байна. Тэр манту бодаг ингээд аймаг боо гэдэг юм. Тэр хэл за энэ болохоор нэг турах хүмүүст усаас эрүүл мэндийн яамнаас гаргасан юу нахгүй меню нахгүй тэгсэн чинь хүмүүс эний чинь ингээ гэртээ хийгээд байх сонирхол алга усаас өөрөө ресторан гаргаж өггээд энэ хоолнуудаар үйлчилдэг тийш авчиж идмээр байна гэсэн шүү дээ. Тэгээд тэн чинь нөгөө зарим хүмүүс нь бүр юуг нь хийцэн цаа аргачлалыг хийцэн тэнгүүтээ эхлээд 1000 оноор 7 хоног цэнэглүүлнэ. Тэгээд тэр хоорондоо 5 хил халж чадсан бол талхан бухан мөнгөний бусаж авдаг нэг ийм юугаар оромшуулчих гээд тийм хүмүүс самтай гэдэг аа. Тийм. Гэтэ тэр нь бүр айгүй газар авсан байлээ. Бүр айгүй олон хүмүүс шаардчихлээ. Угаасаа тэгэл ингээд тийм хэмжээний грамм гурил тэрийг манту болгож идэнэ гэж хин ч хийхгүй шүү дээ гэртээ. Яг арай завтай чаддгууд нь хийгээд ихэнх хүмүүс бол ажил төрөлхийг хажуугаар яаж хийх юм бэ? Тэгээд тэрийг ваймай болгох энэ тэргээд хүмүүс амирх юурлчихлаа. Би нөгөө өмнө нь Хятадд энэ жилээс жингээхийн 3 жилийн хөдөлгөөн өрнжөөгөө энэ төр гэл ярьжсэн шүү дээ тий. Тэгээ тэрнтэй холбогдуулаад эрүүл мэндийн яамнаас нь хүний одоо хооллолтын жишг меню гаргацсан байхгүй юу? Тэгээ тэрийг болохоор Хятадын нийт газар нутгаа цагаагаар болон идэж уух хүнсний соёлын ялгаагаас шалтгаалаад 7 хэсэг бүсчилжжээ. Тэгээд тухайн бүсчилсэн хэсгүүдтэй бас ингээд 4 улирлаар нь ялгаад өөрөөр ийм жишг менюнууд гаргачихж байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг дагаж жингээ хянах боломжтой гэд ингэ зөвлөчөө. За тэгээ тэр дундаа болохоор зарим суурь өвчтэй хүмүүс ч юм уу те тэр хүмүүст бас зориулаад арай өөр меню гаргачихж байгаа. Одоо жишээ нь илүүдэл жинтэй насанд хүрсэн хүмүүсгээд нэг меню гаргачихж байгаа. Тэнгүүтээ хүүхдүүдгээ бас гаргачихж байгаа. За тэнгүүтээ цусан дэх хүчлийн хэмжээ ихтэй хүмүүст бас ингэ тусдаа меню гаргачихж байгаа. Аль эсвэл тулаа өвчтэй эсвэл бөөрийн архаг өвчтэй хүмүүст ч юм уу те тэр болгонд ингээд бүсчлээд тэгээд бас үлэрлаар нь өөр меню гаргаад өгсөн байсан. Би тэгээд тэр жишг менюг ер нь дагах бодолтой байгаа. Гэтэ юу ч гэсэн дараа 7 хоногоос нөө шинжилгээнүүд өгөөд тэгээд бөөрийнхөө чулууг эхлээд ахуулах хэрэгтэй. Тэгэл болно доо. Би гэхдээ нэг зав гарахаар тэр жин хасах менюг нь орчуулж оруулж өгнө за. 大家好，我是今天的小讲师胡科。今天我来给大家讲的是，我是来自蒙古国。大家知道世界上有多少个国家吗？不知道。有197个国家，包括中国、美国、俄罗斯、蒙古等等。蒙古国是在亚洲，在中国和俄罗斯的中间。蒙古国的首都是乌兰巴托。蒙古土地面积有156万平方公里。大家知道世界上国家土地面积最大的国家是什么吗？知道吗？不知。哎，有人知道，是俄罗斯吗？是的，第一个是俄罗斯，第二个是加拿大，第3个是中国。蒙古国土地面积很大，所以是第18名。蒙古国土地面积很大，但是人口很少，蒙古国人口有350万个人。老师话，历史上这是成吉思汗，他在800年前在蒙古国出生的英雄。第206年，成吉思汗经历了大蒙古国。蒙古国大部分土地有草原、高山、河水，还有戈壁、沙漠，还有美丽的风景。蒙古人说的是蒙语，比如说小朋友们，大家好，蒙语说，三主那就大，蒙语说，我说个
蒙古国的文字是蒙古文，比如说这是蒙古文。大家知道蒙古国的国宝是什么动物吗？什么熊？是戈壁熊。笑死我了！它是中国国宝。它只在你们知道里猜成的熊猫，它是两只手，所以我们要爱护它。除了戈壁熊，我们蒙古国也有蒙古野马，还有5只动物是马、牛、骆驼、山羊和绵羊。蒙古人爱吃他们的肉，爱喝他们的奶。蒙古人主爱吃菜、羊肉、牛肉，也主爱吃面和土豆、萝卜。蒙古国的传统节日是那达慕节日，每天夏天7月份就会开始节日。节日有主要3个东西，主要3个运动是有摔跤、单马，还有射箭。谢谢大家，大家欢迎来蒙古国玩。我们有时间可以跟胡克一起去蒙古国玩，好不好？好。让我们了解了蒙古国，谢谢你啊。胡克，你来教我们大家一句蒙古语吧。说你好怎么说呀？用蒙语。我们来一起学一学啊。蒙语说你好。三奴，我们说对了吗？胡克。对了。好，谢谢胡克。Хүмүүс өнөөдөр цэцэрлэгтээ PPT ярих байгаа. Тэгэд Монгол улсын талаар ярьсан. Тэгэд хүмүүс ер нь цэцэрлэгтээ ганц гадаад хүүхэд болохоор ер нь ангийнх нь их за бар худлаа ярих чинь ангийнх нь ер нь мэдтгүй юм. Эднэр чинь жоох хүүхдүүд болохоор ер нь гадаад орноос ирсэн хүүхэд биднээс өөр хэл соёлтой энэ төр гэж ойлгодгүй юм шиг байна. Бүгдээрээ л тэгээ тоглоо яваад идэв. Харин багш нь аль эсвэл хүүхдүүдийн эцэг эхчүүд бол илүү их сонирхоод биднээс айгүй их юм асууж идэв. Та нар яаж амьдртیں۔ Хүүхэд хүмүүжлийн арга нь өөр байна уу? Хоол унд чинь таарч ийн үү, ийж ийн үү гэл. Миний хувьд яг ингээд хятадтай одоо сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн боловсролоос ойлгосон зүйл нь за харж сурах тал дээр бол мэдээж олон юм байгаа шүү дээ. Гэхдээ за тэрийг ярихгүй тэр бол угсаа амар ойлгомжтой асуудал. Яг ингээд ухамсарлан ойлгосон зүйл нь болохоор ийм за ер нь ингээд ээж нар нь одоо гэр бүлийнх нь хүүхдийг нийгэмд төлөвшүүлж чаддгүй юм байна. Угаасаа тэр хүүхдээс илүү ухаалаг юм аав ээж нар нь аль эсвэл хүүхдээ үнэхээр яг нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан иргэн бэлдэх чадвартай эцэг эхчүүд байдаг гэж үү? Хүүхэд болгоны эцэг эх бас яг тийм байхгүй шүү дээ. Тийм болохоор хүүхэд ээж аваасаа ингээд төрж өсөөд тэгэл өөр хүүхдүүдтэй нийлээд одоо нийгмийн шаардлагын дагуу бэлтгэгдэж нийгмийн эдис болт юм байна. Яг тэр үед нь бол эцэг эхийн үүрэг рол байхгүй. Тэрийг болохоор ер нь улс дагаад авчт юм байна. Улс нь өөрөө бэлтгэгдсэн системтэйгээр боловсрлоо хөгжүүлээд багш нараа бэлдээд түүгээр нь хүүхдүүд нийгмийн эдис болт юм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Боловсрол нийгмийн ухамсарт бол ер нь эцэгхийн нөлөө гэхээсээ илүү ер нь багш нар одоо цэцэрлэгийн орчны нөлөө илүү их байт юм байна гэж ойлгоод байгаа. Үүнд нь эцэг эхчүүд зөвхөн туслах, ойлгох, дэмжих үүрэгтэй юм болов уу гэж хараад байгаа. Гэтэ энэ бол тэл мэдээж коммунист засаглалтай Хятадын цэцэрлэгийн боловсролын системийн нэгэн одоо өнгө төрхөл болохоос биш. Яг манай гэр бүл дотор аль эсвэл хүүхдийн маань хүмүүжил төлөвшөлт бас нэг тэгж тогтсон үзэл санаа биш л те. Ер нь гэхдээ Хятадын одоо өнөөдрийн хөгжил дэлхийд харагдаж байгаа имижээс харахад энэ маш олон тооны хүн амыг нийтд нь эмх журамтай, эрэг тэгш, эв наримталтай байлгаж чадаад байгаа. Энэ суурь нь бол ер нь энэ нийгмийн үзэл юм болов уу гэж харагддаг. Яг Хятадд ийм нөхцөлд бол нэлээд сайн зохицож байгаа юм шиг надад санагдтiin. Гэхдээ би өмнө нь бас яг иймэрхүү яриа сонсч ирсэн юм шиг санагдчихлаа. Гэхдээ яг хэний яриа сонсч ирсэн нь мартчихэж нөө молоор ирдэнгүй байсан билүү, өөр хингой яриа байсан билээ. За ямар ч гэсэн мартчихэж. Гэхдээ ерөнхий яг утга нь болохоор хүнийг нийгэм хүмүүжүүлдэг. Эцэг эхчүүд болохоор түүндэн зөвхөн туслах үүрэгтэй байдаг. Тэгээ тэр тусмаа монголчууд бол эцэг эхэнд мал дээр хөдөө ажиллаж амьдардаг бол хэрхэн тэр хүүхдийг орчин үеийн зөв хүмүүжлэлтэй болгож чадах юм. Нийгэм ч өөрөө дандаа ингэ шинжлэгдчихэдэг, өөрчлөгдчихэдэг. Тэр болгонд эцэг эхэх нь урд нь алхаад чаддгийм үү? Үүнийг нийгэм хийдэг. Ер нь ямар ч нийгэмд цөөн хэдэн мундгууд нь олон нийтээ дагуулж авч идэг. Нийгмийн дандаа хүний өмнө зогсож идэг ч үлээ. Нэг тиймэр дүү яриа сонсчихсан. Тэгээд амар за тийм байх
гэж л бодож ирсэн шүү дээ. За оройн хоолой бэлдээ. Өнөөдрийн хийсэн чихэрлэг соустай гахаамах айгуу гоё амттай болчлоо. Ууган тэр хэцтийн эрүүл мэндийн яамнаас гаргасан нөгөө менюнд энэ чихэрлэг соустай гахаамах байхгүй. Гэтэ би яг ногоонгийн ногоогоор бас бахан зэргийн будатай холиод итчүүл бас гайгүй ах гэж бодоод ирт гэж. За бай бай.